За 2025 оны 12 сарын 26-ны өдөр за өнөөдөр оюутлын бүлэг ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашгийг хангуулах хүртэг өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл маань амжилттай дэмжигдлээ. За өнөөдөр бол нийт гишсэн гишүүдийн 81.2%-аар тогтоолын төсөл маань ийхүү амжилттай бас улсын хурлаар дэмжигдлээ. Тэгэхээр хянаш шалгах төр хороо оюу толгойн асуудлаар 2025 оны 7 сарын 2-нд байгуулагдсан улсын хурлд парламентэд судалдаа 4 намын төлөөлөл орсон 11 гишүүнтэйгээр байгуулагдсан байгаа. За өнөөдөр бас дийлэнх гишүүд нь бид хүн өнөөдөр хамтдаа зогсоод өнөөдөр яг улсын хурлын тогтоолоо амжилттай батлууллаа. Тэгэхээр оюу толгой төсөл бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 16 жилийн туршид нийтдээ ойролцоогоор 22 орчим тэрбум долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. За дараагийн 20-30 жилдээ ч гэсэн Монгол улсын эдийн засагт хамгийн ач холбогдолтой хамгийн том төслийн нэг байсаар байх болно. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. За Монгол улсын нийт өрийн бас 50 орчим хувийг энэ төсөл бас дангаараа бүрдүүлдэг байгаа. За валютын нөөцийн 41% бас бүрдүүлж байгаа юм ач холбогдолтой төсөл. За энэ анх 2000 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 30 жилийн хугацааны гэрээ байгуулагдсанаас хойш 16 жил өнгөрсөн байна. Тэгэхээр хагасаас илүү хугацаа өнгөрчээ. За яг энэ цаг мөчид хянаш шалгах төр хороо байгуулагдаж үнэлэлт дүгнэлт өгч алдаа оноогоо засаад урагшлах бас цаг нь болжээ гэж одоо бид бүхэн бас үтсэн байгаа. За яг энэ цаг мөчид бас нэг томоохон үйл явдал давхцаж байгаа нь бол оюу толгой төсөл энэ 16 жилийн туршид маш томоохон бүтээн байгуулалтын төсөлд явсаар энэ жил бүтээн байгуулалт нь 100% дуусаад энэ жилээс цаашаага илүү тогтворолтой олборлагч үйлдвэрлэгч компани болж одоо шилжиж байгаа юм шилжилтийн он 2025 онд бас тохиож байгаа. За удахгүй 2-3 жилийн дараа оюу толгой төсөл одоо дэлхийн 3 дахь том зэсийн үйлдвэрлэгч болох одоо төлөвлөгөөтэй байгаа. За энэ цаг мөчид ч гэсэн Монголын олон нийт үндсэн хуулиар за энэ байгалийн баялагын эзэд нь анх тэр амлсан одоо 53% өгөөж тий одоо нэгсээр. Тэгэхээр энэ ч гэсэн бас өнөөдөр хүртэл асуудал дагуулсаар ирсэн. За хянаш шалгах төр хороогоор одоо энэ чухал асуудлуудыг бид хүн одоо хөндөж гаргаж тавьж одоо тогтоолын төсөлтөө тусгасан байна. Тэгэхээр оюу толгой төслийн хувьд бол 2025 он энэ улсын хурлын тогтоолын төсөл бол нэг түүхэн шин хуудсыг нээж ийн гэж бид хүн үзэж байгаа. За хянаш шалгалтын одоо шалгалтаар бол нийтдээ 94,000 орчим хуудас нотлох баримт цуглуулад 18 хянаш шалгагч шинжээч ажиллаад тайлан дүгнэлтээ 3 өдрийн сонсголоор олон нийтэд за бүгдэнд нь бас тайлгансан байгаа. За үүний хүрээндээ одоо хянаш шалгах төр хорооноос за эхний удаа буцаагдаад эдийн засгийн байнгын хорооноос санал дүгнэлтийг аваад за бидний гишүүд хянаш шалгах төр хорооноос улсын хурлын тогтоолоо бас өргөн барьж одоо ингээд амжилтаа дэмжигдлээ. За энэ түүхэн шинэ хуудас нэгдснээр цаашаага илүү одоо харилцан ашигтай, илүү хамтдаа тэгш хэрэгтэй, илүү нээлттэй ил тод байх урт хугацааны түншлийг бид нар цаашдаа одоо хөрөнгө оруулагч талдаа баталгаажуулж явах нэг түүхэн шинэ хугацаа одоо хуудас нэгдсэн гэж үзэж байгаа. За бас энэ завшааныг ашиглаад за энэ 6 сарын туршид одоо бид бүхэнтэй хамт байсан бас дэмжсэн. За Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд за энэ хянаш шалгах төр хорооны тогтоолыг дэмжсэн, анх дэмжиж гар хэсэг зурсан 89 гишүүн өнөөдөр бас тогтоолыг батлахад дэмжсэн улсын хурлын нийт гишүүдтэй за мөн одоо хянаш шалгах төр хорооны 11 гишүүдтэй энэ 11 сарын одоо туршид хамтдаа байж одоо энэ бүхний ард хамтдаа бид хүн гарсан. За мөн одоо хянаш шалгах төр хорооны хянаш шалгагч шинжээчтэй бас төрийн байгууллагын ихэнх нь бол албан хаагчд байгаа. Тэгэхээр үнэхээр бас төрийн байгууллагын албан хаагчдын бас мэрэгжлийн ур чадварыг харуулж чадсан олон нийтэд энэ амаргүй асуудлуудыг бүгдийг ойлгуулж чадсан хянаш шалгагч шинжээчтэй бас
чин сэтгэлээсээ бас талархмаар байна. За мөн одоо арын албанд ажилласан улсын хурлын тамгын газрын ажлын албандаа бас энэхүү завшааныг ашиглаад баярлсан талархснаа илэрхийлмээр байна. За энэ 94,000 орчим нотлох баримт цуглуулахад оролцсон, хамтран ажилласан, цаг хугацаанд материалаа гаргаж өгсөн 30 гаруй төрлийн албан байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд байгаа. Одоо бид бүхэнтэй бас хамтран ажилласанд бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь оюут толгой бол өөрөө одоо үндсэн хуулиар тохиолсон төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч. Тэгэхээр энэ хугацаанд сэтгэлээ жилэн бид бүхэнтэй хамт байсан ард иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. За одоо манай гишүүд маань эхлээд одоо ярилцах байгаа тийм. За. Баг үнэнтэй байсан нэг бас өсөлөө үнээр. Тэгэхээр төсүүд нь төсүүд нь болж. Тэгээд дотоодод байлгаж. Чоо мэдээлэгч гэж мэд. За өнөөдөр Монгол Улсын их хурал түүхэн шийдвэр гаргалаа. Тэр нь юу вэ гэхлээр анх байгуулагдсанаас нь хойш одоо 17 дахь жилийн босгон дээр оюут толгойн холбогдох гэрээнүүдэд тодорхой өөрчлөлтийг оруулж бас гэрээний нөхцөлийг Монголын талд ашигтай байдлаар өөрчлөх ийм үүрэг даалгаврыг засгийн газарт өгсөн тогтоолыг улсын их хурал баталжаа. Тэгээ оюутлогоо төсөлбөл Монгол Улсын эдийн засгийн бас хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт 3 дахь хүчийн хамгийн том хөрөнгө оруулалт. За өнгөрсөн 16 жилийн туршид бол оюутлогоо төсөл бол Монголын эдийн засгт маш их өгөөжийг өгсөн. Гэхдээ нөгөө талаасаа 2009 онд анх гэрээ байгуулагдчих үед Монголын талд ноогдох өгөөж дор хаяж 53% байна гэсэн тэр зүйл заалт бол одоо болтол хэрэгжихгүй явааг бол сая хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсгол за мөн одоо түр хорооны хянан шалгагч нар шинжээч нарын бүрдүүлсэн тайлан дүгнэлтэнд бол тодорхой туссан байгаа. Тэгэхээр өнөөдөр батлагдж байгаа тогтоолын бас хамгийн ач холбогдол бүхий заалт нь бол за Монголын талд ноогдох өгөөж 53% байх ёстой гэж анх одоо яригдж эхэлснээс хойших цаг хугацаанд энэ зүйл заалт огт хэрэгжээгүй. Тиймээс энэ холбогдох заалтыг холбогдох гэрээнд тусгаж за улмаар 3 жил тутам талууд энэ өгөөжийнхээ асуудал дээр тодорхой бас хилцээр хийх энэ нөхцөлийг бас зааж өгсөн ийм тогтоолын заалт батлагдсан. За мөн оюут толгой ХХК жил болгоны одоо үйл ажиллагааны тайланда талуудад ноогдох өгөөжийг бас тодорхой тайлагнах бас үүрэг хүлээж байгаа. Тэгээд улмаар бид нар одоо энэ өгөөж гэдэг зүйлийг хэрхэн яаж тодорхойлохын Монголын талд ноогдох өгөөжийн одоо бүрдүүлбэр хэсгүүд нь юу байх юм гэдэг талаар ч гэсэндээ гэрээнд тодорхой тусахыг бол одоо тусгаж өгсөн байгаа түр хорооны санал дүгнэлтээр. Тэгэхээр цаашдаа юу болох вэ гэхлээр өнөөдөр энэ тогтоол батлагдсанаар засгийн газрын одоо хөрөнгө оруулагч талтай хийх хилцээрийн даалгавар маш тодорхой болж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол улсын их хурлаас гэрээ байгуулагдахаас өмнө бол 40-57 дугаар тогтоол батлагдчихсэн. За мөн одоо гэрээ байгуулагдсны ар дээр 19-20-21 онуудад бол одоо 92-103 дугаар тогтоолууд бол батлагдсан. За хянан шалгах түр хорооны хянан шалгах ажиллагааны явцад бол эдгээр тогтоолын биелэлт бас түүлийн хангалтгүй, хэрэгжилт хангалтгүй байна гэсэн юм дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо засгийн газраас хөрөнгө оруулагч талтай хилцээр хийж байгаа энэ одоо үйл явцын хүрээнд яг 92 дугаар тогтоол 103 дугаар тогтоол за өнөөдрийн бас батлагдсан тогтоолыг одоо бүрэн хэрэгжүүлж ажиллах за Монголын талд ноогдохын өгөөжийн хувь хэмжээг 53-аас доошгүй хувьд байлгах энэ зүйл залтуудыг бүр маш тодорхойгоо гэрээнд оруулах юм үүрэг даалгавар засгийн газарт очиж байгаа. Тэгээд хянан шалгах түр хорооноос одоо нээлттэй сонсгол зохион байгуулж бүтэн 6 сарын хугацаанд бас энэ Монголын нийт иргэдийн бас мэд хэрхийг хангаж ажилласны хүчинд Монголын ард түмэн за мөн Монгол Улсын их хурал засгийн газар ер нь монголчууд бүгдээрээ нэг талдаа байгаа оюут толгой төслөөс ямар хүлээлттэй байгаа вэ гэдэг бол одоо бас манай хөрөнгө оруулагч талд бол тодорхой болж байгаа гэж харж байгаа. За тэр утгаараа ч тэр энэ удаагийн бол одоо энэ тогтоол за одоо энэ түр хорооны хянан шалгах ажиллагааны тайлан санал дүгнэлтүүд бол бас гэрээнд бодиттой тусгалаа олж энэ төслийг цаашид дахиад
ирээдүйд явах олон жилийн хугацаанд Монголын ард түмэнд одоо ийм үр ашигтай ийм төсөл байлгах чиглэл рүү аваачна гэдэгт бол бид нар бас итгэлтэй байна. Тэгээ энэ хугацаанд бол одоо бас дэмжиж ажилласан за маш их одоо санаа сэтгэлээ чилээсэн нийт одоо хүмүүстээ баярлалаа гэж хэлье. За энэ оюу толгоон бүлэг ордод Монгол улсын эрх ашиг хангуулах хүртэх монголчуудын өр өгөөжийг нэмэгдүүлэх гээд энэ тогтоолын төсөл өнөөдөр батлагдсан. Тэгээ энэ тогтоолын төсөлд бол олон чухал залтууд орсон. Засгийн газрын хувьд цаашаа ингээд ажиллаад Монголын эрх ашгийг хангуулад явхад бол бүрэн боломжтой ашиглахаар хэм залтуудтай болсон. Энэ дээр би бас нэг залтыг тодорхой бас та бүхэн тайлбарлаж хэлье. Энд ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж яхад монголчууд бол анх хөрөнгө оруулалтын гэрээн дээр бүх анхаарлаа хандуулж тэрийг тойрж ярьж ирсэн бол тэрний хажуугаар хувь нөлөөчдийн гэрээ гэж байгуулсан. Хувь нөлөөчдийн гэрээнд гол зардлууд, зээлийн хүү, татврын хөнгөлтүүд орсон. Тэгэхээр энэ удаагийн тогтоолоор бол энэ хувь нөлөөчдийн гэрээг хэрэгжилтийг дүгнэж өнгөрсөн хугацаанд Монгол улсын бас хувьд алдагдсан боломж ямар хэмжээнд үүссэн бэ гэдгийг бас тооцоолох, түүн дээр арга хэмжээ авах ийм заалт бол маш тодорхой оруулж өгсөн. Тэгээ хувь нөлөөчдийн гэрээгээ дүгнээд Монгол улсын үндсэн хууль болоод бусад хууль тогтоомж нийцүүлж нэмэлт өөрчлөлт хийж байгуулах юм үүрэг чиглэл засгийн газарт өгж байгаа. За хувь нөлөөчдийн гэрээн дээр одоо тухайлбал яг дурдах юм бол би 3 чухал зүйлийн дурдъя. Нэг зээлийн үгийн асуудал их яригдсан. Зээлийн хүү өгөхдөө олон улсын жишгт нуулуурхайн төслүүд өгдөг ийм зээлийн хүүнээс 3-аас 6% өндөр хүүтэй. Энэ бид нар баялгаа ашиглуулж байгаа хамтарч энэ төсөл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр хит их өндөр хүүтэй зээлээр өрөнд орж болохгүй. Тийм учраас энэ зээлийн үгийн асуудлыг өөрчил гэдэг ийм маш тодорхой чиглэл байж байгаа. За хоёрт нь давхар татвартай холбоотой асуудлууд яригдсан. Яг энэ хилцээрийн үеэр. За тухайлбал анх гэрээ байгуулж явах үедээ хувь нөлөөчдийн гэрээгээр тодорхой татварыг тогтворжуулсан. Оюутлогоо төсөл менежментийн зардал, зээлийн хүүгээд зардлуудаа Нидерланд дахь компани руугаа авдаг. Тэнд бол давхар татварын гэрээгээр 20% татвар өгнө бол Монгол улсад төлөх ёстой. Гэхдээ хувь нөлөөчдийн гэрээгээр энийг тогтворжуулаад тэг болгоцсон. Өнгөрсөн хугацаанд бол шинжээчдийн гаргасан дүгнэлтээр бол бараг 7-8 тэрбум доллар зээлийн хүү болоод менежментийн зардалт авсан. Энээс 20% гэдэг чинь одоо бараг 2 тэрбум доллар Монгол улсад төлөх юм боломж байж байгаа. Энийг бас өөрчлөх ёстой. Энэ татврын асуудлуудаа эргэж харж хувь нөлөөчдийн гэрээн дээр харах ёстой. Гуравт менежментийн зардал. Ер нь бол аливаа төслийн хөтөлбөр байна уу бизнесийг үр ашигтай ажилуулсан зардлаа бага байлгахын төлөө менежментийн зардлыг өгдөг. Удирдлагууд нь шагнал урамшуулдаг. Гэтэл оюутлогоо төсөл ойлгоход бэр яг эсэргээрээ зардлаа өсгөөд байх тусам удирдлагын баг нь өндөр зээл менежментийн зардал авдаг. Тэр гих мэтлээ ийм асуудлуудыг бас засаж залруулах ийм зүйлийг бол энэ тогтоолын төсөл тодорхой оруулж өгсөн. Тэгээ ер нь бол энэ тогтоолын төсөл гарснаар засгийн газар цаашдаа хилцээрээ хийгээд энэ оюутлогын бүлэг ордод Монгол улсын эрх ашиг хангуулах хүртгөөжийг нэмэгдүүлэх бол бүрэн ийм боломжтой заалтуудыг бол тусгаж өгсөн гэж харж байгаа. Дээр нь нэмээд энэ төсөл дээр бол бид нар анханасаа тохирж исэн хөрөнгө оруулагч нартайгаа тэр өр өгөөжөө харилцан ашигтай ил тод ёс зүйтэй авах ийм л зарчмыг баримталж байгаа болохоос биш гадны хөрөнгө оруулалтыг нэг шахаж байгаа зүйл байхгүй гэдгийг бас тодтогч хэлье. Баярлалаа. Баярлалаа. Үе үеийн парламент дээр энэ асуудлуудыг ярих гэж, хэлэлцэх гэж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх гэж хичээж байсан. Гэхдээ 2024 оны 126 гишүүнтэй парламентаар энэ асуудал бас янз шалгах төр хороо байгуулагдах хэмжээнд хүртэл явж ард нийтэд үнэнтэй худалтай тодорхой мэдээллүүдийг өгсөн. Бид нар цаашдаа оюу толгойн энэ бүлэг ордтой холбоотой ордын геолог хаагуулгын судалгааг бид нар өргөжлүүлэх шаардлагатай байгаа. Үн цэнийг өсгөх шаардлагатай байгаа. Ашиглалттай холбоотой энэ тодорхой үйл ажиллагааны тавих хяналтыг бид нар зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Учир нь өнгөрсөн хугацаанд үе үеийн засгийн газар үүнийг хийж ирэх ёстой байсан. Энийг барагтаа бол хийсэнгүй. Тийм учраас өнөөдөр оюу толгойтой холбоотой асуудал дээр яагаад Монгол улсад өр өгөөж нь орохгүй байгаа юм бэ? Яагаад Монгол улс өөрийнхөө баялагийг өөрөө ашиглаж чадахгүй байгаа юм бэ? Ард иргэд нь үндэсний баялагын сангийн тухай хуулиар хэрэгжиж байгаа баялагтай эзэн болж чадахгүй байгаа. Үндсэн хуулиар олгогдсон газрын доор холон дээрх баялаг ард түмний өмч байна гэсэн энэ үндсэн хуулийн залт хэрэгжихгүй байгаа юм байна гэдэг дээр огт хариулт авч чадаагүй явж ирсэн юм аа.
бид нар оюутлогоон хянан шалгах төр хорооны нээлттэй сонсголын үеэр маш олон мэдээллүүдийг тухайн үеийн ерөнхий сайд, их хурлын дарга, холбогдох сайд нар, холбогдох төрийн захиргааны байгууллагууд, төрийн өмчийн байгууллагуудтай холбоотой удирдлагуудаас болов тодруулж асууж ирсэн. Та бүхэн бүгдийг харж ирсэн баг. Баяр цогтоос бусд нь буруугүй мэдээлэлч нөгөө талдаа их сасагдсан. Бүгдээрээ буруугүй байсан бол өнөөдөр бид нар яагаад ийм нөхцөл байдалд очсон бэ гэдгийг бид нар бас дүгнэж цэгнэх ёстой. Тийм учраас хянан шалгах төр хороо хэдийгээр өнөөдөр байгуулагдсан тогтоолын хэмжээндээ ажиллаж чадсан гэж татан буулгах шийдвэр гарч байгаа боловч хянан шалгах төр хороонд ажилласан улсын хурлын гишүүд бол энэ оюу толгойн араас бол үргэлжлүүлэн ажиллана. Баяр цогт зузаан ногоо номтой бол бид нар хянан шалгах төр хорооноос гаргах түүнээс зузаан үнэн бодит баримтыг илэрхийлсэн өөр илүү том номыг бид нар бүтээх ёстой. Үлдээх ёстой. Тэнд үнэн бодит баримтууд мөр болж шигтгэх ёстой гэж бид нар харж байгаа. Дээрээс нь тэр хянан шалгах төр хороон дээр ярьсан тухайн үеийн өндөр албан тушаал хасч ирсэн хүмүүсийн хэн нь худал ярьж, хэн нь үнэн ярьсан энэ асуудлыг бид нар тодорхой хууль хяналтын байгууллага болон бусад нотлох баримтын хэмжээнд бол хянан шалгах үүргийг бол бид нар гүйцэтгэж ялангуяа худал мэдээлэл иргэдийг хангасан албан тушаалтнуудыг хуулийн хариуцлага татах ажлуудыг бид нар үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Оюу толгой компаниас ч гэсэн тодорхой хэмжээний мэдээллүүдийг бас өгч ирсэн. Бусад төрийн байгууллагуудаас өгч ирсэн. Энэ мэдээллийг ч гэсэн одоо бид нар энэ үйл ажиллагааг ялангуяа энэ ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах хүрээнд эдгээр ажлууд бол цаашдаа үргэлжлүүлж хийгднэ гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээ Монгол улсын баялаг, Монгол улсын ард иргэдтэй үр өгөөжтэй байх ёстой. Үүний төлөө улсын хурлд сонгогдсон гишүүд за түүн дотроо хянан шалгах төр хороонд орж ажилласан анх удаа сонгогдсон энэ 11 гишүүн Батнайрамдал гишүүнээр ахлуулж өдийг хүртэл бас сайнтай муутай саартай сайхантай нийлүүлж өнөөдөр хүрлээ. Тэгээ арт түмэн манд дүгнэж цэгнэх бах цаашдын үйл ажиллагаа маань илүү нээлттэй явна гэдгийг та бүхэндээ бас хэлье. Тэгээд Монголын баялаг, Монголын арт түмэн, Монголын хөрш шороондоо байх ёстой. Биднэрт үр шим өгөөжөө хүртэх ёстой гэдэг үгээр бас өөрийнхөө үгийг төгсгөё. Баярлалаа. Тогтоолгоч. Энд ч багтах юм те. За бүгдэнд нь баярлалаа энэ өдрийн мэнд. Оюутлогоо төслийг хянан шалгах төр ороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ингээд 6 дахь сарда ажиллаад өнөөдөр татан буугдж байна. Энэ 6 сарын хугацаанд бол энэ хянан шалгахаараа маш үр дүнтэй ажилласан гэж бидний хувьд өгнж байгаа. Өнөөдөр одоо энэ тогтоолын төслийг улсын хурлаар батлууллаа. За үндсэндээ бол 5 бүлэг заалттай тогтоолын төсөл байгаа. Үүнээс би та бүхэнд 5 дахь бүлэг заалт буюу одоо Монгол улсын төв банк болон арилжааны банкудтай холбоотой заалтыг та бүхэн тайлбарлаж өгье. За ер нь бол оюутлогоо төсөл анх эхэлсэн цагаас эхлээд оюутлогоо төсөл экспортын орлого, үйл ажиллагааны зардал, за санхүүгийн аливаа гүйлгээг бол одоо Монголын арилжааны банкуд болон төв банкудаар дамжуулах юм хүсэлтийг үеийн үед Монгол Улсын засгийн газар их хурлаар шаардж ирсэн. За харамсалтай нь одоо зөвхөн 2024 оны жишээг үзэх юм бол оюутлогоо компани нийтдээ 4.2 тэрбум долларын борлуулалтын орлоготойгоос түүний 2 тэрбум доллар л одоо Монгол төв банкнд арилжаалагдсан байна. Тэгэхээр одоо манай тогтоолын төслийн одоо нэг бүлэг заалт бол оюутлогоо төслийн одоо экспортын орлого болон бүхэл үйл ажиллагааны зардал санхүүгийн үйл ажиллагаа нь төв банк болон арилжааны банкудад одоо бүрэн буюу 100% одоо дамждаг ийм тогтоолын төслийг одоо оруулж ирж байгаа. За өмнө нь бол яг ийм оролтойгоор манай улсын хурлын газраас 2 удаа гарч ирсэн. 2018 онд нэг одоо валютын зохицуулалтын тухай хууль гэж өргөн барьж ирсэн. За 2021 онд бас өргөн барьж ирсэн. Харамсалтай нь энэ хоёр хууль өнөөдөр улсын хурлынхан бас давж чадаагүй унсан гэсэн. Тийм ч учраас өнөөдөр оюутлогоо компани зөвхөн 2024 оны жишээгээр авахад 4.2 тэрбум долларын 2 тэрбум доллар Монголд арилжаалж байгаа гэдгийг энэ тоо харуулна. Тэгэхээр одоо энэ тогтоолын төсөл бол өөрөө хууль бол одоо зайлшгүй дагаж мөрдөх юм үүрэгтэй. Тийм учраас одоо оюутлогоо компани Монгол улсын хурлын тогтоолыг хүндэтгэн үзэж бас энэ хуулийн тогтоолын хэрэгжлийг хангаж ажиллах итгэлтэй байна. За мөн бас хэрвээ оюутлогоо компани энэ борлуулалтын орлого, экспортын орлого, үйл ажиллагааны зардал төв банк болон арилжааны банкудаар дамжих юм бол нэгдүгээр манай валютын анж докторж байна. Бас цаашид буурна. Гуравдугаар одоо валютын нөөц нэмэгдэн гэх мэт эдийн засгт бас маш олон юм одоо эерэг үр дагавартай байгаа учраас энэ тогтоолын энэ заалд бол маш өндөр ач холбогдолтой. За мөн хувь нөлөөлөгчдийн гэрээнд бас 7 жил хугацаанд зээлийн хүүгийн асуудлыг эргэж харах юм
зохицуулалттай харамсалтай өнөөдөр хүртэл энэ одоо хөрнөлөшн гэрээний энэ заалтыг хэрэгжүүлсэн тохиолдол байхгүй. Өнөөдрийн байдлаар бол засгийн газар энэ тогтоолын хүрээнд мөн бас өөрсдийнхөө үйл ажиллагааны хүрээнд бол ойлгоо компанитай Rio Tinto компанитай хэлцээрийн ширээнээр суугаад энэ тогтоолын 5 дахь авсралт одоо 5 дахь заалт мөн энэ зээлийн хөг бууруулах энэ ажлуудыг одоо ажилт болгоно гэж итгэлтэй байна. Тэгээ бүгдэнд амжилт баярлалаа. За өнөөдөр батлагдсан улсын хурлын тогтоолын нэгэн чухал заалт нь бол хариуцлагатай холбоотой заалт байгаа. За би энэ заалтыг та бүхэндээ танилцуулъя. За энэхүү төр хорооны хугацаанд явагдсан хяналт шалгалт бол нээлттэй сонсголын явцад ил болсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эсвүүлтхүүг хууль тогтоомжид заасан үндэс журмын дагуу шалгах шийдвэрлэхийг бид Монгол Улсын ерөнхий прокурор, авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн ерөнхий газарт зөвлөж байгаа. За бид хуулиараа хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд бол чиглэл өгч болохгүй учраас энэхүү тогтоол зөвлөсгөө гэж оруулсан гэдгийг бас тодруулан хэлэх нь зүйтэй байх. За энэ тогтоолын нийт заалтуудад бол бид нар бүгдөөрэнд нь бол 1 жилийн хугацаанд буюу одоо 2026 оны намрын чуулган гэхэд хэрэгжүүлэх одоо үүргийг бол засгийн газарт өгч байгаа. Үүнээс гадна улирал тутамд тайлагнах энэхүү одоо шин заалт орж ирсэн нь бол бусад үеийн өмнөх бас тогтоолуудаас нэг шат бол ахиулах ийм зорилгоор бид бүхэн оруулсан байгаа. За ингэснээр бид нар зөвхөн энэ төр хорооны хугацаанд мэдээлэл аваа зогсохгүйгээр улирал өхөн бол хамтдаа бол улсын их хурл дээр тайлан мэдээллийг бол сонсох үндслэл бий болж байгаа. Тэгээд одоо энэхүү тогтоол батлагдсанаар цаашдын ажил бол ингээ засгийн газарт ирж байгаа. Тэгээд энэ явцад төр хороотой хамт байж, дэмжиж, санал шүмжээ хэлж, урам зориг хайрлсан бас нийт иргэддээ маш их талархал илэрхийлье. За түүнээс гадна энэ иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэхэд хүч хөдөлмөрөө зарцуулж бидэнтэй хамт ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудаа мөн нийт төр хорооны гишүүдийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Үнэн зөв мэдээлэлтэй иргэд бол парламентын ардчлалын хамгийн том дархлаа болов гэж үзэж байна. Тэгээд энэхүү сэдвтэйгээ оюу толгойн төслийг улам үр өгөөжтэй байлгахын төлөө үргэлжлүүлэн бас төр хорооны гишүүд ажиллах болно гэдгийг хэлье. За дөрөвдүгээр засаглалын төлөөлөл болсон хэвлэл мэдээллийнхний та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Та бүхнээр дамжуулан уламжлуулан нийт монголчуудаа бас нийслэл дэвшүүлье. 2019 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үндсэн хуулиар улсын хурлын хэн шалгах эрх үүргийг наривчлан, тухайлан, тодорхой асуудлын хүрээнд тодорхой хүрээнд хэрэгжүүлэх боломжийг нээсэн хэн шалгах төр хороо байгуулах ийм одоо чинь хуулийн одоо өөрчлөлт орсон юм байна. Тэгэхээр энэ өөрчлөлтөд үйлдсэн байдлаар өнгөрсөн хугацаанд хэн шалгах төр хороо байгуулагдсан тодорхой асуудлаар тухайлсан хүрээнд хэн шалгах үйл ажиллагааг явуулж эхэллээ. Үр дүн гарч байна. Хэн шалгах төр хорооны гол зорилго бол тодорхой асуудлыг тухайлсан хүрээнд наривчлан мэргэжлийн төвшөнд мэргэжлийн парламентын одоо шинэ бүтцийн хүрээнд авч үзэх энэ боломжийг нээсэн юм байна. Тэгэхээр оюутлогоон энэ хэн шалгах төр хорооны бас нэг үр дүн энэ байсан гэдгийг та бүхэнд би онцлон хэлж байгаа. Үүнд бид зөвхөн одоо төр хорооны гишүүд оролцоо зогсохгүй төрийн байгууллагууд за цаашлаад олон нийт нөгөө төр гол нь бол хянан шалгагч нар шинжээчнэр наривчлан одоо баримттай танилцж дүн шинжилгээ гарч экспертүүдийн үнэлт дүгнэлтээр бид нар энэ асуудыг сонссон. Сонсгол бол энэ асуудлуудтай холбоотой бүхий л талыг өөрсдийн оролцуулж, байлцуулж, асуулт асууж, хариулт авснараа бол асуудыг олон нийтэд илүү одоо тодорхой болох бас нөхцөлийг нээсэн. Энэ үүднээс энэ үйл ажиллагаа бол бидний хувьд бол бас парламентын хэн шалгах одоо эрхийг хэрэгжүүлэх шинэ одоо боломжийг, шинэ нөхцөлийг болгосон сайн үр дүнгууд гарч ирнэ гэдгийг бас энд онцолж байна. Хоёрдугаар төсөлтэй холбоотойгоор бид нэг зүйлийг онцолж байгаа. Хоёрдугаар төсөл бол Монгол улсад зайлшгүй хэрэгтэй томоохон одоо хөрөнгө оруулалт, технологийн болон үйлдвэрлэлийн том одоо бидний дэвшил гэдгийг ойлгож байгаа. Гэвч хинэ энд бол хоёр дахь асуудыг заавал ярьж байгаа. Зарчим өөрчлөх ёстой. Альва одоо шинэ гэрээ хэлцэл бол талуудын хувьд эрх тэгш харилцан ашигтай байхын зарчим алдагдахгүй бол энэ бол үр дүнгээ өгдөг. Хэрвээ энэ зарчим үүсдэг бол энэс шалтгаалсан одоо үр дагаврыг би цааш нь ярихаас аргагүй байдаг учраас энэ одоо хэн шалгах төр хорооны ажил бол үүн дээр төвлөрч үр дүнгээ гаргасан гэдэг бас манай хэн шалгах төр хорооны
дараагийн Батнайранд за гишүүд маань бол байнга одоо хөлөвшөөсөн гэдэг хэлье. За энэ улсын хурлыг бид тогтоол батлуулж байна. Улсын хурлын одоо шинэ чуулганы өнөөдөр тогтоолыг бол гишүүд маань дэмжиж батлалаа. Энтэй холбоотой нэг заалтыг би зориуд та бүхэндээс хэлцүүл хөөр хүлээж байгаамаа. Онтройгийн асуудалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий оюутлогоо бүлэг ордын талбай хоёрын заагт орших жавхлан шивээ толгой ашигт малтгын тусгай зөвшөөрөлтөй холбогдсон шийдвэр ажиллагааны хууль зүйн үндэслэл хууль нийцсэн байдлыг нягтлж шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуслах. За ийм одоо шинэ заалт орсон. Энэ яаж юм хэлэх зэрэг одоо бидний хувьд бол энэ оюутлогоо бол өөрөө стратегийн одоо том бүлэг орд юм байна. Энэ бүлэг орд дотор онтройгийн эзэмшиж байгаа хоёр лиценз байгаа. Тусгай зөвшөөрөл. Энэ тусгай зөвшөөрлийн энэ олголт нь ажиллагаа нь бол хуулийн дагуу болсон уу гэдэгт заавал одоо бид дахин нарийнчны одоо хэлдэг. Энийг бол засгийн газар шийд болгож байгаа. Шаардлагатай гэж үзвэл энийг бол цуслах одоо эрх нь бол засгийн газарт өөрт нь байгаа. Тэгэхээр энэ одоо асуудлыг та бүхэн авч үзээшээ гэж байгаа. Шалтгаан нь гэхээр энэ цаашдын одоо бидний томоохон одоо шинэ гэрээ хэлцэлтэй холбоотой энэ ордог ашигтай холбоотой суурь нь. Энэ суурийг бид зөв тавиулгаас болоод хууль оюутлогоо төсөлдөр ч гэсэн бас үүнтэй үйлдсэн үүнтэй ижил төстэй асуудал үүссэн байна. Тэгэхээр энийг бол хэн шалгалтын явцад тогтоож энийг бол онцгой нь одоо энэ оруулаа. За түүнтэй үйлдсэн байдлаар Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгслийг хангуулж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэд нууц зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох санал босруулах. Ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл үр дагавар бүхий санхүүжилт хөрөнгө оруулалтын аливаа үүрэг хариуцлага хүлээх байх нөхцөлийг бүрдүүлэх гэж байна. Тэгэхээр эндээс их тодорхойлж гарч ийн л да. Оюутлогоо төсөл бол бидэнд туршлага боллоо. Тэрнээс гадна бидэнд бас сургамж авчирж байна. Бид цаашдаа одоо шинэ томоохон стратегийн ордыг ашиглахын тулд үндсэн хууль заасан Монголын ард иргэд үр өгөөжийн хүртэх, дийлэнхийн хүртэх энэ одоо нөхцөлийг хангасан харилцааг бүхий түвшинд бол чухалчна гэж байгаа юм. Гэрээ байгуулалтаа үйлдсэн байдлаар санхүүгийн одоо шинэ процесс өрнөдөг. Санхүүгийн үйл явц өрнөдөг. Энэ дээр бол заавал одоо Монголын талд бол сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр энэ асуудлыг бол энд онцлог дурсан байгаа шүү гэдэг хэлье. Та бол байнга энийг илэрхийлжсэн. Одоо олон нийт ч гэсэн энийг бол байнга илэрхийлж байна. Монголын ард түмэн бол өндөр боловсролтой, чадвартай, мэдээлэлтэй ийм одоо ард түмэн. Энэ мэдээлэлээс өөрсөн байдлаар өөрсдөө бас энэ асуудалд нээлттэй орж байгаа учраас энэ бол ийм байдлаар тусч байна. Хариуцлага түүнчлэн хөрөнгө оруулалтын аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмлын агуулмжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуул экспортод гарах гэсэн байна. Тэгэхээр бид энэ баяжмлын агуулмж дотор алт бий, зэс бий, молибден бий, мөг бий. Тэгэхээр энэ одоо шинэ баяжмлыг бид бүрэн хинж авах ёстой. Өнөөдөр бол яг хуу хинж байгаа тодорхой лабораторийн дүгнэлтүүд бол байна. 3 одоо лаборатори дээр дүгнэгдэг. Тэгэхээр цаашдаа энэ бол уурхайн ам дээрс бүрэн бид шинжилж ээж энэ агуулмжийг бүрэн байж ээж эндээс бид бол тооцоогоо бүрэн гаргадаг. Монголын талын хүртэх үр өгөөч гэсэн үүнтэй үйлдсэн байдлаар бүрэн байх чиглэлээр бас энийг тогтоол тусгасан байгаа шүү дээ гэлээ. Тэгэхээр цаашдаа онцлогтой холбоотой энэ хоёр одоо лицензийн хүрээлэх томоохон одоо бас орд ашиглах хэлцээр хийгдэн, гэрээ байгуулагдана. Энэ нь шинээр байгуулагдана гэдгийг бид бол сонсголын үеч гэсэн хурдааны одоо тэмдэглэлүүдээр байнга одоо шинэ оруулж ирсэн. Одоо төр ороо урдтаа ч гэсэн энийг бол байнга одоо тэмдэглэж ирсэн. Энэ асуудал бол монголчуудын хувьд үндсэн хуулийн эрхээ эдлэх бүрэн боломжийг олгосон байдлаар гэрээ хэлцэл цаашлаад бизнесийн хамтын ажиллагаа өрнө гэдэгт бол бид эргэлзэх байна. Ингээд энэ үйл ажиллагаа нь бүхий л талын хүчин чармаалт гаргасан хон болгонд энэ төр хороог одоо жишээ нь одоо ахалсан би одоо Батнайранд л гишүүн манай шинээр сонгогдсон анхудаа сонгогдсон залуу гүшүүд байгаа. Нам намын төлөөл. Энд бол ямар нэгэн намын эрх ашиг байхгүй. Энэ бол зөвхөн монголчуудын, Монгол төрийн, Монгол улсын эрх ашиг байсан. Үүнээр бол бүгд одоо шинэ сэтгэл зүрэх, хүчин чармаалтай бүрэн ажилласан гэдгийг та бүхэнд хэлье. Шинжээчд мэрэгжлийн одоо шинжээчдэд ажилласан. Тэд байхгүйгээр энэ бас үр дүн гарахгүй. Цаашаа төрийн албан хаагчдаар дамжуулсан одоо шинэ мэдээллийг одоо олж авах, мэдээллийг хүргэх энэ томоохон захаан байгуулалт. Улсын хурлын байнгын хороо улсын их хурлын төр хороонд одоо ажилласан хамгийн газрын ажилтнууд гээд нөгөө төгөр та бүхэн хүнд байж байна. Хэвлэл мэдээлэл маань бол энэ ажлыг бол бүрэн дэмжсэн. Монголын ард түмэн бас бүрэн дэмжсэний үр дүнд бол энэ ажлын үр дүн гарлаа гэдэг хэлээ. Цаашдаа томоохон гэрээ хэлцлэлийн үрд ямагт бидэнд бол мэрэгжлийн төвшөнд бидний одоо сургамжид суурилсан, туршлага суурилсан байдлаар хийгдэх юм байна гэдэгт бол бид бүрэн итгэлтэй байгаа шүү. Би тэгээд одоо нөхдүүдэд туйлын их баярж байгаа илэрхийлье. Залуу гүшүүд маань бол үнэхээр хариуцлагатай. Тэрнээс гадна маш одоо мэрэгжлийн төвшөнд байж шиг гэдэг хэлье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа.
За бунтхон асуулт чинь. За Хэдийгээр улирал тутам одоо яг энэ тогтоолын төсөл яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдгийг засгийн газар тайлбарлаж тавхан асуудал боловч тодорхой одоо зүйл залт дээр дэлгэрүүлэх хэрэгжил удаашралтай байгаа хэмжээгүй тохиолдолд ямар хариуцлага систем байгаа юм бэ гэдгээр одоо яг энэ тогтоолч хэрэгжүүлэх гэдэг хүлээлттэй л өмнө нь бас 3-4 удаагийн тогтоол гаргаад хэрэгжүүлэх нь маш муу байгаа гэдгийг бол сонсголын үеэр мэдсэн учраас яг одоогийн тавхны гаргаад тогтоол улсын хурал өөрөө засгийн газрыг одоо ажилуулах чиглэлээр энэ ажлаа хийж чадах юм. За ойлголоо. За ойлголоо. За асуулт цусан баярлалаа. За бидний зүгээс хянан шалгалт төр орноос тайлан дүгнэлтээ, санал дүгнэлтээ бас яг улсын хурлын хянан шалгалтын тухай хуулийн дагуу улсын хурлд бол танилцуулсан. За санал дүгнэлт маань өөрөө энэ 5 сарын хугацаанд хийгдсэн одоо нотлох баримтаар үндэслэн тайлан дээр үндэслэдэг учраас тэр бол өөрчлөгдөхгүй. Харин улсын хурлын тогтоолын төсөл дээр улсын хурлын гишүүд үндсэн хуулийнхаа 25-1 заасан бүрэн эрхийг хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хянан шалгалт төр орны хурал дээр өөрсдийн биеэр ирж гар үсгээ зурж одоо нэмэлт тайлбар өгч санал болгосон байгаа. Тэгээд бидний санджаарч нэг 10 хэдэн зарчмын зөрүүтэй санал гарсан байгаа. Тэгээд нэр бүхий хэд хэдэн гишүүд ирж одоо өөрсдийн бүрэн эрхийг хүрээнд зарчмын зөрүүтэй санал хураалгасан. За эндээс бас хэд хэдэн санал одоо улсын хурлын тогтоолын төсөл дээр бол суулсан байгаа. Тэгээд энэхүү завшааныг ашиглаа хэлэхэд бас цаг заваа гарган энэ тогтоол дээр бас санаа зовон өөрсдийн зарчмын зөрүүтэй саналаа бидний хурал дээр ирж танилцуулж хамгаалж бас оруулсан гишүүдтэй бас баярлалаа гэж хэлээ. За хяналтын хувьд бол за бидний зүгээс яг хянан шалгалт төрөөр хамтдаа ярилцаад за 1 жилийн дараа улсын хурлд бол засгийн газар өөрсдийн саналаа боловсруулж оруулж ирэх үүрэгтэй байгаа. За энэ хүрээндээ бол мэргэжлийн хамаарах байнгын хороо буюу эдийн засгийн байнгын хороондоо 3 сар тутам тайлгнах гэсэн байна. Тайлгнахдаа бас нээлттэй ил тод олон нийтийн өмнө тайлгнах ёстой. За нэгдүгээр, хоёрдугаарт бас энэ тогтоол батлагдсны дараа хэрэгжилтийг хангах энэ асуудал бол бас улсын хурал парламентын бас одоо гишүүд бид бүхэн бас энэ хэрэгжилтийг хангахын тулд өөрсдийнхөө дуу хоолойгоо бас хүргэж явах болно. Ер нь хянан шалгалт төр хороо гэдэг бол парламентын хяналтын механизмын хамгийн бас сонгодог жишээ нь энэ өөрөө. Тэгэхээр урд өмнөх тогтоолын төслүүдийн хэрэгжилт хангагдаагүй одоо хэрэгжих шатандаа явж байгаа гэдгийг бас хянан шалгалтынхаа тайлан санал дүгнэлтэн дээр бид нэрс гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр би ч гэсэн энэ дээр дуу хоолойгоо хүргээд цаашдаа хэрэгжилтийг шаардаж бас ажиллах болно. За Өчлөн дээр би нэг юм хэлчихдэг. За ер нь бол энэ удаагийн батлагдсан тогтоол болоод өмнөх хурлын тогтоолуудын хэрэгжилт цаашид ямар явах вэ гэсэн агуулгатай асуулт байна. Тэгээд энэ дээр бол 24 онд анх удаа ингээд 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. Энд олон намын төлөөл оролцоод ингээд явж байгаа. Тийм болохоор их хурлаас гарсан тогтоолууд цаашиж гарах өнөөдрийн энэ оюутлогын тогтоол өнгөрсөн хугацаанд гарсан тогтоолуудыг засгийн газар шахаж шаардах энэ парламентын хүч бол их болсон. Тийм болохоор бид нар бол засгийн газрыг бас яг энэ дээр санаачлагтай хариуцлагатай ажлыг бол шахаж шаардж ажиллана. Хэрвээ одоо тэр тогтоолынхоо төслийг хэрэгжүүлэхгүй засгийн газруудыг бол хариуцлага хүлээгэл явна гэсэн. Ийм байдлаар цаашид их хурлаас гарч байгаа аливаа шийдвэр тогтоол хууль хэрэгжих боломж нь бол илүү хүчтэй болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. баярлалаа.